Сайн байцгаана уу? Future Japan Японоч төвийн подкастын ээлжид дугаар эхлэхэд бэлэн боллоо. За тэгэхээр өнөөдрийнхөө дугаараар та бүхэнд Японд дах цагийн ажил хэрхэн олох вэ? Ямар цагийн ажил гэдэг вэ? Гэх зэрэг талаар ярих гэж шийдлээ. Тийм. Тэгээ яагаад бид энэ сэдвийг сонгосон бэ гэхээр 3 сарын 1-ээс хил нэгдээд те оюутнууд маань 2 жил хүлээс нэгдсэн. 2 жил те. Яа гэхдээ одоо бодоод үзэхэд үнэхээр одоо яг 2 жил хүлээж байгаа оюутнуудыг бүр ингээд өмнөөс нь бодохоор те нэр үнэхээр гайхалтай. Бүр нэр яаж тэгэж хүлээж чаддаг одоо ингээд зүгээр ингийн үед чинь визэ мэдүүлээд виз гараад ирэх оронд чинь 6-7 сар амар удаан санагддаг. Тэгээ хүлээж байгаа бид нар хүртэл амар удаан санагдал визийг нь мэдүүлчихэл за одоо хизээ хариу гахавлаа гэж бүр хүнийх нь өмнөөс тогтлол тэгдэг. Тэгээд визэ гарт дээрээ барьцаа 2 жил гэхээр аимшигтай. Тэгээ Япон бас арай л хэтэрхий юм а тий. Харин тий. Дэлхийд тэр Япон шиг ингэж яасан орон байхгүй баг байхгүй нэгтэй тий. Гэхдээ айгүй санаа одоо юу гэх юм ямар Япон дотроо ямар ч вирусгүй байсан бол яг ойлгож болж байна. Яг үнэ. Тэгэхгүй Японд нь ч угаасаа аимшигтай их тархаад ахад гадаадын хүн байна уу тэр Япон хүн байна уу тий вирустэй тэгээс ялахгүй шүү дээ. Тэгэнгүүтээ нөө визээр нь ялгаад тий одоо аялын виз аялч нь тэр дөгөө амьдрахаар ирж байгаа хүмүүсээсээ бараг цөөхөн ирнэ шүү дээ. Хүмүүс тэгтлээ их одоо аялаж маялахгүй манай Японцод санин шүү. Тий. Арай л амар нэг талыг айгу хуучинсаг гэх юм уу тий. Тэгэл ашгүй сая угаасаа тэгэл бүр айгу их яасан бэлээ шүү дээ. Яг ягаад хэлэнээсэн гэсэн чинь гадаад хүмүүсээс амар тийм одоо энэ тэндгүү нэг бослог гэх юм уу бараг нэг манай Монгол бас хөөрхөн болоод шүү дээ. Тэр мэрч айгу нэмэртэй байсан тий. Та нарын наадах чинь хий харах Японы юу харах юм уу гэж байгаадсан. Би л айгу зөв гэж харсан. Юун дээр чинь яг нь юусэн дээр харсан бэл шүү дээ. Тэр айгу зөв болсон. Тэгэл бас энэ тэндгүү одоо угаасаа сургуулиуд ч гэсэндээ тий бас гадаад оюутнуудаа оруулж ирэх гэдэг нь амар их бүр ингээл Японы тэр боловсролын яам тий иммиграшн энэ төр лөө юу очиод эрдэнэ яам төр лөө баян ингээл нөхцөлт явуулаад тий оюутнуудаа хэлээнэ гэл тэгсээр агаал ашгүй нэг юм орж ирэхээр боллоо тий. Харин тийм тэглээ. Тэгжсэн өдрийн 5,000 гэснэ тэрийгээ бас юу ячих шиг байлаа тий. Хязгааргүй болох шиг болсон тий. Одоо хамгийн гол нь хамгийн хүлээгдэж байгаа зүйл нь нэг онгоцны билетлээ да тий. Манай одоо 2 онгоцны юутай болсон. Компанид болсон. Жохон ахиухан гаргачихж байгаа. Харин тийм тий. Шархаа нөхөд 2 жилийн шархаа нөхөд. Бас нэг утгаараа нөө эндээс явах хүмүүс нь бас жохон цөөхөн баг шиг үлээ. Тийм болохоор нэг талаар дүүрэн яваад эрэхтэй хөнгөө яваад хараас ашиггүй байт юм болоо. Тийм болоо тий. За ямар ч байсан ийм гоё мэдээтэй уулзж байгаа даа маш их баяртай. Одоо удахгүй оюутнууд маань тий араасаа тий 2 жил хүлээсэн юм чи одоо яах вэ тэгэл 1-2 сарын дотор баг бүгд ирчих хэлэхүү тий. Манай монголчууд хэдэн мянган оюутан байгаа илээ байгаа. Тэгэл өөр улсуудаас бас зөндөө байгаа юм чи манайхан цөөхөл юм чин дороо бүгдээрээ хүрээд ирчих бэлхүү тий. Тэгээд манай төвөөсөөс Facebook дээр лайв хийсэн байгаа шинэ боловсролын яамнаас гаргасан мэдээллийг яг маргааш өдөр нь хүргэсэн байгаа. Тэгээд цаг тухайд нь айлуулах мэдээллийг хүргээд явъя гэж бодож байгаа. Тэгээд зөндөө олон үнээрээ лайв үзсэн хүмүүс сонсч ивэл баярлаа. За тэгэхээр цагийн ажлын тухай. За Эгээд одоо ингэ юм шүү. Энэ удаа Эгээ надаас амар их асуугаад би сайн яри. Ариун туршлага би. Одоо Эгээ Японд цагийн ажил хийжсэн үү? Би цагийн ажил өрөөсөө хийж байгаагүй. Тийм хаа тий. Ягаад тэгэхээр нөө ажлын визээр оюутан байгаагүй болохоор ажлын визтэй хүн цагийн ажил хийх нөгөө хуулиараа болдгоо. Тийм болохоор цагийн ажил хийж байгаагүй байгаа. За ингээд баслаа. Тэ нөгөө нэг сургууль ажилладаг байхдаа оюутнуудтай аюу их тий цагийн ажилд нь өмнөөс нь тусалж маслаа тиймэрхүү юм харж байсан болохоор бас ярина. Өөрөө яг хийж үзээгүй ч гэсэн яаж ордог юу тэр шалгуур энэ мэдчихэж байгаа тий. За эхнээсээ эхлээ дараалалаад ярьцтэй. Цагийн ажил ер нь юу те яг ямар цагийн ажил хийх вэ гэхээр за миний бодлоор яг хүүсээрээ нэгдүгээрт ялгагдсан заяа. Эрэгтэй хүн, эмэгтэй хүн дээрээ нэг ялгадаад дээрэс нь дахиад нэг шүүлтүүр нь болохоор хэлнийхаа мэдлэгээс шалтгаалж тийм энэ хоёр л ерөнхийдөө хамгийн том ингээд фильтр нь болдог гэх юм уу тийм шүүлтүүр нь болоод тэгээд одоо жишээл эрэгтэй хүн гингүүд амар их жишээлбэл нөгөө нэг бараа ялгах тий ямаатаа хүнд юм өргөх тий ажил нэг бол барилгын ажил гэхэд энтергээд шууд ингээ хуваагтай авчин хүсээрээ эмэгтэйчүүд нэг ингүү шууд зоч буудал цэвэрлэх энтергээ тий тэнгууд арай гайгүй хилтэй нахам бол энэ тэндхийн одоо юун дээр хүлэн авалтан дээр зөөгч хийгч гэдэг юм уу тий дэлгүүрийн тэр болохоор хамаагүй
Тэгээ явчихна. Тэгэхээр яг хүйсээрээ бас дээрээс нь хилнийх нь мэдлэгээс шалтгаалж шал ондоо олоо явчихна тий. Тэгээд тэнгууд за гэтээ хилний мэдлэг нь өндөрсөх тусмаа хүйсийн ялгаа байхгүй болоо явчихна. Яг үнэн тийм биз дээ. Ямар ч ажлыг бол түүхгүйхээ чинь хэлбэл зүгээр офисын ажил хийж болно тий. Нэг бол зүгээр дэлгүүрт худалдагч, нэг бол ресторан зөөгч ч юм уу тий. Тэнгүүд хэл мэдгүй болоод ирэхээр л яг хүүсээрээ хуваагдал. Нөгөө нэг юугаараа хэл орохгүй болохоор биеийн хүчээр хуваагдсан тийм байна. Тий. Тэгээд эхэлж ирсэн октоодын хувьд юм бол амар их буудал цэвэрлэгээ идэг юм бэлээ. Тэр нь болохоор юунд нэг өрөөг 30 минут энэ төр цэвэрлэх хэрэгтэй юм шиг үлээ. Тий. Хоёулаа юм шиг үлээ. Гэтэ дандаа хоёулаа явдаг гэсэн. Тэгээд хоёулаа 30 минутын цэвэрлээд тэгээд дараа нь ахлах нь хурж ирж чалгаж малгадаг юм шиг үлээ. Гэхдээ буудлын өрөө цэвэрлдэг эрэгтэй хүмүүс бас байгаа. Тийм байдаг. Тийм. Яг гэх юм бол нэг бас эрэгтэйчүүдийг авахс жоохон дуртай байдаг юм шиг үлээ. Яг гэх юм бол хүнд юм. Тийм. Тэр орны давуу амар хүнд байдаг гэсэн тийм. Тийм. Гэхдээ тийм нямбаа эрэгтэйчүүд энтрийг авах жоохон дуртай байдаг юм шиг үлээ. Зөв. Тэгээ буудлын ажлын хувьд гэх юм бол хөвчлэн өглөөний цагаар байд юм лээ. Нэг хүмүүс чинь өглөө эрт чек аут хийдэж штэ тий. Тэгээ ерөнхийдөө өглөөний нэг дандаа 9-өөс 2 цаг хүртэл ажилт юм лээ. Нөө чек ин хийх хүртэл нь. Тий. Тэгэл ер нь орой моройдо буудлын ажил бол байдгүй юм лээ. Тий. Тэгэхээр нэг дандаа яадаг вэ гэхээр өдрийн анги явах тий. Өглөө нь буудалдаа ажиллаж тэгээ 12-ны гэж тараал тэгээ хичээлдээ явдаг. Тийм байт юм лээ. Тий. Тэгээд буудлын ажил эмэгтэйчүүд хэвшлэн л анх харил хэлгүй бол буудлын ажил дайцгүй нэг энэ 3-аас дээш ахын бол комбини тий 24 цагийн супермаркет ч юм уу тиймэрхүү монголоор болтсэн юу ген касн дээр Японы дээр дэлгүүрүүдийн комбининуудын касн дээр нь ер нь дандаа л баг гадаад хүмүүс байдаг. Япон байхаар баг сүүлийн үед гайхаад ховор тий. Гэхдээ коронавигоос хойш нэлээд баг гадаад хүмүүс багасаад Япон хүмүүс нэлээд бас дэлгүүрт ажиллах болсон. Нэрэл дандаа л гадаадд өгсөн тий. Ялангуяа одоо нэг төв мөвийн газрууд тий. Шибуя, Ропpongi тэр хавцаа ер нь дандаа л гадаадд байж харагддаг. Тэгээд комбин тэгээ эрэгтэйчүүд нь болохоор анх ирээд амирх нөө Ямато гээд одоо нэг бараа ялгалтын ажил байдаг тий. Тэр ажилаа айгүй хийд юм лээ. Эмэгтэйчүүдс ялгаагүй хийдэг л тий. Эмэгтэйчүүд бас хийхэд. Гэхдээ тэр нь болохоор хөвчлэн шөнийн цагаар байх нь их өдрийн цагаар яг байх үед байна. Гэхдээ шөнийн цагаар хамгийн гол нь нэг юу цагийн цалин өндөр юм бэлээ. Жишээлбэл өдөр 1100 байж байгаа шөнө 1500-аас 1800 болдог. Тий 10-аас оройн 10-аас өглөөний 6 хүртэл хуулиараа нөгөө өндөр цалин нэг 30% нэмэгдүүлээ. 30% болтгоо болохоор нэрээ цагийн ажлын хөлсөө хувьд ямар байдаг вэ? Токиод нөгөө бүсээс хамаарат хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ заасан байдаг тий. Токиод хэд байгаа вэ? 1000 болсон уу сая? 1000 жоохон Сайтамал 950 эдийн нэс. 1000 болсон баха. Тийм тэгэхээр нэг 1040 эд мэдчихлээ нэг бутархай татаагаад байдаг. Тэр нэг 25,000 төгрөг монголоор те цагийн 25,000 төгрөгний цалин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ байдаг. Гэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өгдөг газрууд ер нь жоохон ховортой. Тэрнээс арай л жоохон илүү. Тийм жишээлбэл за хөдөлмөрийн хөлсний хэмжээ нь хамгийн багадаа 1050 yen байлаа гэж бодоход 1100 ч юм уу 1200 ч юм уу тиймэрхүү байдаг. Чи амар мундаг хэлсэн ба шүү дээ. Токио шүү дээ тий. Түрүүчлийн 10 сарын 1-ээс эхлээд 1041 yen болсон. Оо за. Амар таруулсан шүү. Тийм байна. Тэгээд бас дээрээс нэг гоё юм нэг юунд цагийн ажил хийхэд унааны мөнгөний өгдөг тий. Яг унаа тий. Тэр бас айгүй гоё. Тийм гэрээсээ ажил руугаа ирэх унааны мөнгө өнгийн өгдөг болохоор одоо ямар ч цохол гэж санаа зовох хэрэггүй те унааны мөнгө их гарчих вэ гэж санаа зовох. Тэгээд бас нэг оюутнуудыг хараад хаа зарим нь одоо жишээлбэл гэрийнхаа ингээд яг нэг шугам дагуу цагийн ажил дээр хийждэг. Тэнгүүд угаасаа нэг сургуультай явахын тулд нэг юу авч байгаа штэ билет авч байгаа штэ метроны билет. Тэнгүүд нэг тэрүүгээрээ давхар ажилдаа явчихна. Тэгээд ажлаас нь давхар унааны мөнгө өгдөг. Тэгэхээр тэр мөнгөө бас хэмнэх боломжтой. Гэтэ зарим айхтар ажиллаа сургуулийн хааныг тасаагаад идэм. Тэр ихтэй айгүй онцгүй те. Тэр чинь юу гэсэн үг юм? Тэггүй л тийм ээ. Угаасаа тэгээд юу авлахгүй ажил сургуультай явдаг гэж бодлоо шүү дээ. Байнгын билет авлахгүй. Тэгээ хэлчих болох юм байна шүү дээ. Та нар тэгээрээ. Нэг удаагийнхаараа явдаг. Тэгээд билет авдаггүй. Байнгын билет авдаггүй гэдэг. Тэгээд юу ярих гэж бодлоо мартчихлаа. Тэгээд ажлын төрлөөд
түрүү нөгөө Ямато Яг зөв санацлаагүй мэнэ. Бас нэг цагийн ажил хийгээд амар даваа гэж утсан зүйл нь одоо жишээл нь хоолны газрууд ажиллана штэ. Тэгэхээр зарим газрууд нь цаанаасаа нөгөө нэг хоол нь өдрийн цай яг үнэгүй байдаг. Үнэгүй юм уу альсвал одоо жишээлбэл тэр Yoshinoya, Matsuya энэ төр болохоор хэдэн үе блэ 40% энэ төр хөнгөлж 50% ч илүү хөнгөлдөг гэсэн. Тэгэхээр бас амар дэжгүй байгаа. Тэндээ тэгээд бараг л үнэгүй хоолоо идчихэв. Тийм үнэгүй манай нэг оюутан эднэр хятад хоолны газар ажиллаад амар их порцтай хоол өдөр бараг хоолыг барахгүй эд гээл өх юм гэж бүр тэгээд ялангуяа нэг тийм кичэнд ажилладаг оюутнууд тэгээд угаасаа бараг үнэгүй тэгээд юу ахлах тоогооч энэ нийт тэгээд бүр амар их тэгээд юм өгөөд нөгөө дэлгүүр тас ажилладаг хүмүүс тий хугацаанд туссан юм аа тэгдэг гэсэн шүү нэрэ комбинед ажилладаг хүмүүс тий хугацаанд тусдаг юм угаасаа нөгөө хаяхгүй болохгүй тэгэл гэхдээ хугацаанд яг дуусахын өмнө тий яг тэр чинь яг нөгөө хоёр янз байд юм л штэ хугацааны Японд одоо ч нөгөө нэг тэр нөгөө гоё одоо яг нөгөө амтныхын чанар нь хадгалагдах хугацаа нөгөөд нь болохоор яг үнэхээр идэж болохгүй хугацаа гэд хоёр хугацаа шоми кэгэн нөгөөд нь шохи кэгэн гэд тэнгууд шохи нь болохоор бүр хаяхгүй болохгүй тэнгууд ингээд одоо комбини энтрийн хоолнууд чинь бүгд чоми кэгэн бадаахгүй нөгөө яг тэр гоё нөгөө нэг амт нь алдагдахгүйгээр идэж болох хугацаа тэрнээс тэрийг идлээгээд бол ерөөсөө бид бол ямар ч юу байхгүй. Тэгээс нэг амт нь яасан санагдахгүй ерөөсөө тоодчихгүй шүү. Тийм дандаа бар эсрэгээрээ тийм хямдарсан юмнуудыг авт тийштэй. Тэгэл би авахгүй болол тэрий чинь хаягдчихж магадгүй учраас тий. Нэг самар хоёр туллаа тий. Тэгээс мөнгөө бас хэмнэн. Тийм мөнгөө хэмнэн бас эко тий байгальтай ээлтэй тэрий чинь өчнөө олон хүний түүхэд юугаар хийсэн юм хаяг тогроо хаягдчих юм бол харин болохоор. Тиймэрхүү. Тэгээ дээрэс нь би нөгөө нэг цагийн ажил хийх юмсан гэл айгу боддог байсан. Ягаад тэгэхээр айгу хэм сурч авах юм шиг санагдаад одоо дэлгүүр тэгээд миний дандаа боддог юм би Starbucks тийм үү кофе шопт ажиллах юмсан гэж айгу боддог гэсэн. Тэгээ бас нөгөө гоё Итали ч юм уу Франц ресторанд ажиллах юм бол гоё виноны талаар мэддэг болох ч юм уу. Тийм шүү тий. Тийм газар ажиллах юмсан гэл айгу боддог байсан. Аль эсвэл бүр юу дээ номын дэлгүүр мэлгүүрч юм уу тий. Тийм бол айгу гоё. Тэндээсээ хэрвээ одоо өөрөө орж чадчихлаа байвал тэр цагийн ажилласаа ямар нэг юм одоо сурч авах тийм газар очсон дээр тэгэхгүй зүгээр нэг юу шиг робот шиг нэг хийсэн одоо юмаа л давтаж хийгээд идэг тийм ажил хийх юм бол ерөөсөө өсөж дэвчихгүй тэгээ дээрээс нь ерөөсөө л зүгээр роботоос өөр ялгаагүй юм болно тийм учраас хэрвээ яг орж чадчихлаа бол юугээ цагийн ажиллаа айгуу тийм гоё нэг юм сураад авчих тийм ажил хийвэл оюутнуудаа бас нөгөө нэг Нитори тий гэр ахын тавилгын дэлгүүр ахын юм зардаг тийм дэлгүүр тас ажиллах юмсан гэж боддог гэсэн гоё интерьер ч юм уу тиймэрхүү юмнуудыг сурна. Дээрээс нь хувцсны дэлгүүр ч юм уу тийм шүү тий. Uniqlo сүүлээд Uniqlo-д айгүйх оюутнууд маань гадаад оюутнууд их ажилладаг болсон мөлий. Тийм тиймэрхүү газар ажиллах юм бол айгүйх юм сураад тий. За тэгээд яаж цагийн ажил хайх уу? Тийм яг одоо энэ бас яг л адилхан нөгөө хилтэй хилгүүгээрээ бас хуваагдал. За гэхдээ ерөнхий арга нөх юм бол нөгөө нэг тийм цагийн ажил юу адаг олдог одоо тийм аппликейшнуд байгаа тий. Нэг бол урд нь одоо нөгөө одоо ихтэй болцсон юм шиг үлээ шүү дээ. Нэг юун дээр метроны буудлын дээр юм сэтгүүл гардаг байсан шүү дээ. Таун нуар гэдэг байгаа шүү. Байгаа юу? Тэр сэтгүүлээр л урд нь олдог байсан. Миний үед хайдаг байсан. Тэгсэн чинь одоо болохоор ингээд тэр нь бүгд ингээд аппликейшн руу шилжээд тэгэл одоо ерөөсөө тийм аппликейшнаар амар их одоо өөрийнхөө нөгөө нэг яг хиймээр байгаа одоо ажлын төрөл тий тэгээд одоо ажилламаар байгаа тэр нэг газар байгаа штэ тий тэр одоо area төвд ажилламаар байна гэдэг. Тэгээ дээрэс нь аммаар байгаа цалин тэгээ ажлынхаа тэдэс тэдэн цагийн орон ч гэдэг юм уу тиймэрхүү юмнуудаа хийгээл тэгэл шүүртүрт оруулаад тэнгууд ингээ ажлууд нь гараад ирдэг тийм болцсон байлээ. Тэрнээс аяг амар агаад. Тийм байна тий тэрийг тэгэл бас нэлээд гайгүй хэлтэй ойлгохтой байжээч тэрийг хийх учраас за бүр эхний ээлжинд за бүр ер нь ол энэ тавтай ирдэг хүмүүс их олон мэддэг шүү дээ. Тэр хүмүүс яаж цагийн ажиллах юм тэгэл зуулчлуулна да тий симбаяараа одоо сургуулийнхаа өмнө нь ирсэн тий Монгол оюутнаараа аль эсвэл таньдаг хүмүүсээрээ одоо сүүлийн үед нөгөө нэг групптэй зарын группүүд дээр ажил байгаа тэрнээс хараад тэгээд одоо жишээлбэл одоо анх намайг нөгөө сургуульд ажиллах зарим оюутнууд ингэдэг гэсэн байхгүй Монголоос дөнгөж ирэнгүүтээ энэ ажил руу яриад өгөөч гэдэг гэсэн байхгүй. Тэр бас аюу хэцүү тий. Тий одоо хичнээн одоо нөгөө нэг
хэл мэдэхгүй байлаа ч гэсэн одоо нөө өөрөө ярихгүй бол хүнээр яриулж байгаа хүнийг хин ажилд авахгүй. Тэгээ дээрэс нь одоо ингээл бид нар өмнөөс нь ингээд яриад өгчдөг. Тэнгүүд яг нөө ярьцлага өгөх хүн чинь тэр өөрөө штэ. Тэнгүүд ингээд мэдээж тэр хүн одоо уцаар ярьж байгаа хүн тэнэгэл биш бол угаасаа мэддэж штэ. Өөр хүнээр ярилцсан байна гэдэг штэ. Хэлний мэдлэгийн шал ондоо байгаа. Тэгэл уцаар ярихтаа амар сайн бүх юм ойлгож уцаар ярьж ингээд ярьсныхаа дараа мэдээж нөө ярьцлагын хүн за энэ зэргийн ингээд Японд те энэ зэргийн хүн болвол ингээд ярьцлага хийж үзье гэд тэгээд ярьцлага хийх зөвшөөрлийг нь олгож байгаа штэ. Тэгж яхад ярьцлаган дээр очиод паг ингээд ерөөсөө ярьж чадахгүй хахаар чинь тэр хүнийг нэг ясандаа хуурч байгаа гэсэн бас үг бол анханасаа ингэж судлааж байгаа хүнийг гэж. Тийм болохоор ерөөсөө хэл муу байсан ч хамаагүй ерөөсөө санаа зовох зүйлгүй өөрийнх нь чаддаг те хэмжээндээ тохируулаад яах хэрэгтэй ярих хэрэгтэй. Би болохоор яг яадаг вэ гэхээр өмнөөс нь бол тэгэж ганц хоёр ихтэй ярьж өгчээсэн баха. Тэгээ тэгж жагаад ерөөсөө угаасаа болохгүй байна гэж дод. Тэгээд яадаг болсон гэхээр зүгээр ингээд спикер дээр нь тавиад ингээд хамт сонсно. Тэгээд ингээд үнэхээр ингээд ойлгохгүй шүү дээ тий. Ойлгохгүй хам бол тэрийг ингээд хальт ингээд хажууд нь ингээд тоо мог нь бичиж өгдөг ч юм уу тий. Тэгжэл нэг туслана. Тэрнээс тий яг өмнөөс нь бол ярьж өгжүүл ерөөсөө болохгүй. Тийм би бас эхлээд мэдгүй өмнөөс нь жоох ярьж өгдөг гэсэн баха. Тэгэнгүүт ингээд одоо өөрөө яахгүй болол угаасаа тэгэл зөвшөөрөхгүй. Тийм өөртөө нэрэ гэж хэлэх нэг хүн байна. За манайх шууд ингээл илтгэр татгал за тий манайх одоохондоо гадаад тавьтах хүн ахгүй ч юм уу тий. Тэгэхээр ч угаасаа хүнээр яриулж байгаа гэдэг чинь тэгэл. Тий. Тэгээ нөө ярилцлага гэхээр Монгол нөө цагийн ажил нэг байдгүй болохоор ярилцлага гэхээр нэг амар жоохон хэцүү юм бодож иж магадгүй тий. Ерөнхийдөө нэг Монголд ч үнцэн ажилд ороход л ярилцлага гэдэг цагийн ажилд нэг байдгийм үгүй юу. Японд болохоор цагийн ажил хийсэн ч нөгөө нэг пата ажил хийсэн ч үнцэн ажил хийсэн ч ер нь анкет бичээд өөрийнхөө анкетыг бичээд тэгээ ярилцлага гэсэн дараалалаар явдаг тийм ээ. Ямар ч ажил хийсэн тэгээ цагийн ажил гэсэн одоо тэр компаниас одоо цалин авч улсад татвар төлж 10% татвар төлж тэгэх учраас нэлийн албан ёсны маягтай явагддаг тий үйл явц нь. Тэгээд анкет хамгийн эхлээд өөртөө анкет бүглэх хэрэгтэй. Тэгээд анкетын дээрээ цээж зураг наагаад өөрийнхөө нөгөө амьдарч байгаа за нэрнээсээ эхлээд тий нэрээ англиар паспортныхаа даваа галхилжчихэд дуудлагын катаганаар бичээд гэрээ хаягаа бичээд утасны дугаараа холбоор утасны дугаараа бичээд хаана юу хийдэг гэдгээ бичээд тэгээл нэг одоо нөгөө ямар сургууль сурдгоо ч юм уу те өөрийнхөө амархан тийм намтрыг бичээд зураг наагаад тэрийг бас өөрөө бичнэ өөрийнхөө гараар бичнэ. Яг зөв. Зарим одоо сүүлийн оюутнууд угаасаа нэг мэдхгүй Монгол нөгөө ямар ч тийм юу байхгүй штэ те. Одоо тийм нэг отогт ямар болсон бэлээ. Намайг л авал би ингээд Монгол цагийн ажлын дээр ороход ерөөсөө тийм CV энтер бичиж байгаа ингээд бичиж байгаагүй тий зүгээр нь очиж уулзаал тэгээд юу идэв хаана идэв юун сурдیں۔ Тэгэхээр бас яг одоогийн хүмүүс угаасаа мэдгүй байхын цаа. Тэнгүүд тэр CV-г хаанаас авдаг гэхээр нөгөө 100 нийтлгүүртэй байгаа тий тэндээс аваад тэгээд хар балаар гоё хар балаар цэнхэр бал ерөөсөө Японд хэрэглэхгүй байгаа. Бас тийм аль биесны бичиж болохгүй тий. Тэгээд гоё цэвэрхэн алдаагүй бичээд тэгээд тэрийгэ CV-гээ бол заавал авччих хэвээр. Зарим одоо жишээл нэг газрууд анкетны ярьцлага хийхэд за тэгээд хэдэн цагт ингээ хүрээдэргээ тэгэж штэ. Тэнгүүд зарим оюутнууд хоосоо яваад очиж. Бүр ингээд бараг нөө ID-гаа ч авч очихгүй бүр ингээ хов хоосон бар цүнхэхгүй ингээ яваад очиж. Яах гэж утсан те. Тэнгүүд ингээд тэрийг зарим одоо газрууд угаасаа л тэр чинь нөгөө нэг мэдээж зүйл ойлгомжтой хэлэхгүй тийм болохоор CV-гээ заавал ер нь ингээ хит хитэн CV бичээд тавьчих хэрэгтэй тий. Тэгэл хамгийн дээдлийн хон сарын хосоо орхиол очих байгаа өдрийнхөө хон сарыг бичээл гэрийн хаяг дээр сургууль эднэр чинь их өөрчлөгдөх үүсдэг. Тийм болохоор тэр CV-гээ бас амар чухал ер нь ач холбогдлохгүй бол ер нь тэр цагийн ажилд авах байгаа тэр хүмүүс яг яаж хардгуу сонгож одоо авдггүй гэхээр тэр CV-г нь хамгийн эхлээд харна. Тэгээд тэндээс нь тэрийг ч хараад одоо хувь хүн хэр одоо тий юутай хүн байна вэ гэдэг харна штэ тий чармаалттай хичээмтлийн хүн байна. Тий одоо юу гэдгийг одоо нөө ангиа бичгтээ одоо шок юу анхан шат чөг юу ч юм уу бичдэг штэ тэрийг одоо ханзаар бичиж чадахгүй лаа ч гэсэн хичээгээд тий бүх юм хоосоо орхилхөө бүх одоо өөрийнхөө мэдээллийг бичээд тий хэрэг гарч байсан хамаагүй бичээд бүх юмнуудаа ингээд өөрийнхөө тэр чинь мэдээлэл юм чинь тий өөрийнхөө бүх өгье гэсэн мэдээллүүдээ бүгдийг бүрэн бүтэн бичээд одоо нөгөө юу сэтгэл төрүүлэхэр тий. Яг зөв.
гоё сэтгэл төрүүлэхээр тийм илдэг байдлаар дээрээс нь бас бичээд. хувцлалт байж гэн тий. Одоо жишээл зарим эрэгтэй оюутнууд шууд малгайцлагатайгаа яваад очдог ч юм уу тий. Цагийн ажил юм чинь яад юм гэсэн байрталтай боддог юм шиг Бас байна. хит бас одоо яа бас дээрээс нь ямар цагийн ажил ярьслага өгч юм гэдээс бас сайн яах хэрэгтэй тий. Жишээлбэл одоо юу гэдэг юутэй хоолны газарт за зөөгчөр ярьслага өгчээж хумсаа буцсан байдаг ч юм уу тий. Нэг бол үсэн амар тод өнгөөр буцсан байдаг ч юм уу. Тэгэх юм бол угаасаа гаднаас та хараад бараг шууд авахгүй тий. Тийм манай нэг эрэгтэй оюутны хумс жууртай гэсэн. Яг зөв яг зөв. Тэгээ хумсаа гэхдээ эсрэгээрээ одоо жишээлбэл хувцсны дэлгүүрт ингээд амар тийм гоё тий хувцсны дэлгүүрт ингээд юугаар худалдагчаар энэ төр очиж харин эсрэгээрээ амар тийм өөрийнхөө онцлогийг гаргаад тий хувцсан тэр өмсвөл илүү гоёж магадгүй. Би нэг яриа сонсч байсан. Uniqlo-д ярьслага авахад Uniqlo-гийн ямар юу хувцс өмсдөгөө энэ төр гээл тэнгүүтлээ зарим оюутнууд заавал бүр ингээ албаар ярьцлаганда Uniqlo-гийн хувцс одоо жишээл нэг хувцыг энэ төр албаар өмсч очдөг гэсэн. Тэгээд ингээд би танаа ингээд хувцыг чинь үнэхээр ингээд дуртай энэ төр тэрийг ингээд апил хийдэг. Тэгдэг гэсэн. Тэгээд бас нэрээ яасан гэж маа нэг танд өгнөөс нэг Starbucks-т ярьцлага өгөхгүй татсан байна л да. Тэгсэн чинь Starbucks-аас шууд гэсэн. Starbucks-ийн за ямар нэгэн одоо юуг нь одоо менюн дээр байгаа тэр одоо юуг нэрлэнэ үү гэдгсэн амар агаад. Тэгэхээр чин тэгэл амар хэвчээстэй юу лээ ямар фраппучино уух дуртай байж гэлээ тэгээд суусан гэсэн. Тэгсэн чин тэгэл угаасаа уудаггүй хүн бол тэгэл мэдэхгүй штэ тий. Тэгээд тиймэрхүү бас яг нөгөө нэг жоохон тэр газраас судлах хэрэгтэй. Яг үнцэн ажилд орох байгаа юм шиг л. Яг зөв. Айгуу тийм нөгөө юу яаж болохгүй дорд үзэж юу гэдэг лээ. Хялбараар хайр хандаж болохгүй. Яг цагийн ажил гэхээрээ. Тэгэл нэг бол нь яг өөрөө үнэхээр л орё гэж хүсчихвэл тэгэл айгуу сайн хичээгээд жоохон бэлдээд орсон нэр хаа. Тэгэхгүй бол тэгэл өөрийнхөө цагийг те тийшээгээ явах унааны мөнгө цаг тэнцэнгүү гэж хэлүүлэх муухай шүү дээ. Тийм болохоор Японд бас цагийн ажилд амар сонир санагдсан надад. Тэнцэг хүмүүстэй ерөөсөө нөгөө юу адгүй уцтаж хилдэггүй юм бэлээ. Тэгээд ингээд жишээлбэл за эх 7 хоногт хариу өгнө. Тэгээд уцтуул гэж айлгаарай. Уцлахгүй бол тэгээд аваагүй жалгаар. Тэгээд амар сонио ингээд одоо юу гэх юм жишээл ингээд миний одоо жишээл ингээд уцмус ундарсан байж болно шүү дээ тий. Тэгээд тэр үе залгацсан бол яах юм тий. Амар тэр нь надад жоохон юу санагцсан. Монгол бас тэгдэг гэсэн. Тийм зарим ажлууд дээр ингээд залгахгүй бол уусаа тэр чинь баг 100 хэд өгч байгаа шүү дээ. Тэнгүүд хүн болгоно л уцтаж чадахгүй. Тэгэхээр тэнцэн хүмүүстэй л хариулна шүүгээд. Тэгэхээр бас амар төвшөртэй агаад тэнцээгөө гээд бол ингээс яачвал зүгээр мэдчихвэл зүгээр. Тэгэх юм бол яаж дараагийн ажиллаадсан хайхад бас амар шүү дээ. Тэгээд нөгөө нэг утас Монгол нөгөө нэг утасныхаа дугаарыг амар хурдан солиод ч юм уу уцаа ундраагаа тиймэрхүү аягүй хэдэг. Японд болохоор уцаа дугаар амар хэрэгтэй. Тийм утасны дугаар хэрэгтэй. Тэг хэрвээ утас унтарсан ч уцаа ирсэн унтрааж болохгүй те. Тэгээд ямар нэгэн дуудлага ороод ирсэн байх юм бол заавал эргүүл залахгүй бол утасны дуудлагыг айгүй чухал үзэхгүй бол болохгүй. Тэгээд хэрвээ одоо саяных шиг хүлээгээд юу яахгүй болвол одоо нөгөө утас унтраалттай байсан үе ч юм уу те. Тийм байх юм бол залгаад асууж хэрэгтэй. Би ингээд ярьслаа өгсөн би тэнцэн болов уу гэдэг юм уу. Тэгээд асууж болно тийм ээ. Яг зөв. За тэгээд цагийн ажлаа бас сонгохдоо миний зүгээс зөвлөгөө гэх юм бол одоо гэртэйгээ юм уу эсвэл сургуультайгаа ойрхон цагийн ажил сонгуул их зүгээр. Тэгэхгүй ингээд гэр нэг өөр газар идэг, сургууль нэг өөр газар, цагийн ажил нэг өөр газар. Ингээ гурван газар руу ингээд нэг өдөрт те яваад ах юм бол ерөөсөө л нэг унаанда одоо тэр нэг хамаг цагаа үрчнэ гэх юм уу те. Яг хэрвээ тэр явж байгаа тэр нэг унаанда одоо тэр нэг амар тэрийгээ үр өгөөжтэй ашиглаж чадчихвэл бас ондоо ирэг те. Тэгэхгүй ихэнх оюутнууд ихтэй ингээл одоо хараад хаад ажиллаа ингэж хийж хичээл тэгэл юундээ очиод унтчихдаг ч юм уу те. Бараг зарим нь ингээд зогсоогоор явдаг бол унтчих чадахгүй хичээлээ хийсэн ч юм байхгүй шал дэмий 30 минут цаг тийм. Тийм тэгээд энэ цагийн ажиллах юм бол надад л тэр амар юуг үр одоо юу гэмдэ үр бүтээлх үү цаг. Яг зөв. Тий. Үр бүтээлгүй юм шиг санагдаад тий. Цагт уралдаж л одоо жишээлбэл тэгж метрон дотор явж ах цагаа бол нэг цагийн ажил хийж авах юм бол саяныхаар тий цагийн 25,000 төгрөгийн цалин авах юмыг унаан дэмий өнгөрүүлэх юм бол хайран болно. Эсвэл ядаж нэг цаг хичээлээ хийгээсэн дээр тий одоо хичээлээ хийгээд ч юм уу класс ч юм ажиллаад ч юм уу тэгээ байжсэн дээр болохоор аль болох тий цагийн ажил. Тэгээ хэдий одоо юу гэх юм хол ажил байлаа гэх тэр нь одоо жишээл амар их нэг цалин өндөртэй тэгээд ингээд
хүүхдүүд яваад өгдөг байхгүй тийшээ. Тэнгүүд яг тийм амар хол бас цагийн ажилтаа амьдрахаараас удаан үргэлжилдэггүй юм шиг санагдсан. Угаасаа биеийн тэгэл нөгөө нэг ядарчдаг болохоор Тийм тэгээд тийм ядарчдаг гэхээр саналаа одоо жишээлбэл шөнийн ажил хийгээд ч юм уу тий тэгэх юм бол өдөр нь хичээлээ ойлгохгүй яг зөв. Тэгээ сүүлдээ яг хэцүү нөгөө ритмд сайклд орчдөг тий. Тэгээ яг юуны төлөө яваад байгаа нь мэддэхгүй тий. Уул нь сурах гэж ирсэн байдаг. Тийм хүртэл өдөрш нөгөө шөнийн ажил тий хийгээд нөгөө нэг сурсан ч юм байхгүй тий. Тэгээд байгаад байгаа болохоор миний бодлоор яг хамгийн зөв юу нь болохоор сургалтын төлбөрөө тэр чигээр нь гэрээсээ аваад тэгээд яг өөрөө эндх байр хоол тий утас зар одоо унаа энтрээ олон төлөөд амьдрах юм бол яг хамгийн зөв оюутны амьдрал тий. Яг зөв оюутны амьдрал. Анханасаа зээлээд ирчих юм бол өөрийгөө ирээд нөгөө уучраа олж амжаагүй өөрийгөө яа гэж идэл нөгөө Монголоос нөгөө зээлж ирсэн мөнгөө төлөх болдог ч юм уу. Тэгэнгүүтээ нөгөө сэтгэл санаа гараа унаад тэгээд хичээл шөнийн ажил хий. Тэгээ дээрэс нь өөр тавиад дээрэс нь хил муутай ирчих юм бол за тэгэл ер нь л хэцүү урсгалтай орцсон биш шүү гэдэг. Тийм болохоор ирээд нөгөө нэг хичээлээ сурч чадахгүй ажил хийж хөөгөөд нөгөө өндөр төлбөрт төлж хичээл сурж байгаа ямар ч нэмэргүй. Тэгээ хичээл сурж хилээ сураагаа болохоор хилний сургуулаа төгсөөд гайгүй сургуульд ч юм ажилд орж чадахгүй. Тэгээ бүр бүх юм нөгөө орвонгороо иргэнэ гэдэг шиг болно. Тийм учраас хамгийн одоо нөгөө нэг идеалтэй одоо ийм байгаасаа гэсэн юм нь болохоор эхний жилийн төлбөрөө ядаж те 2 дахь жил биш юм а гэхэд эхний жилийн төлбөрөө ямар ч одоо гэрийнхнээсээ те буцааж төлөх нөхцөлгүйгээр ямар нэгэн байдлаар аваад дээрэс нь N3 те Япондтай болоод ирсэн байхад ирээд зүгээр өдрийн дэлгүүрт ч юм уу те бие дамар ажил хийгээд өдрийн цагаар ажиллаа хийгээд шөнө бүтэн нартай хоноод хичээлдээ сайн сураад гэсэн юугаар явхаар тэгжэл явахгүй бол ер нь айгүй хэцүү. Анханасаа зөв эргүүлэлтэй авахгүй тийм анханасаа одоо хилээ сураагүй ч юм уу тэгээд төлбөр нь бэлэн биш байх нөө гэрээний ажил ч юм уу эсвэл тэ шууд ажиллахаар ирсэн дээр үнэхээр сурыг гэж одоо хилний сургуулаа төгсөөд сургуульд твшин суралцъя гэж бодож байгаа юм бол Монголдо нэг хилээ гайгүй сурчаад дээрээс нь тэ хилний төлбөрөө олоод ирэх юм бол хамгийн зүгээр. Тэгтээ штэ тэ үнэхээр ингэ сурмаар байдаг заяа. Тэнгүүдлээ мөнгө нь авахгүй л яах вэ? Хилээ сайн сурна. Монгол тахта тий. Тийм Монгол тахта хилээ сайн сурна. Тэгээд ямар нэгэн тэтгэлэг бас юу байна. Санингийн хөтөлбөр байж болно. Хилний юунаас арай нэг гайгүй ирээд нөө ажил хайна гэсэн зовлон байхгүй санингийн хөтөлбөр ах юм бол тий. Тэгээд дээрэс нь хитих өндөр хүүтэй мөнгө зээлж ирэхгүй байх. Монголоос тий 10-15% хүүтэй мөнгө зээлж ирэхгүй байх. Ямар ч гэсэн нэг одоо буцааж өгөх нөгөн. Гэхдээ одоо амир хүнд одоо нөхөө юу агтахгүй тий. Тийм мөнгө зээлж ирнэ. Тэгээд хилээ сайн сурч ирэх байна да. Яг зөв. Тий. За тэгээ хил гайгүй хүмүүс нь яаж ажиллах вэ? Тэгээд хил гайгүй ах юм бол шууд юу яаж болно? Манай оюутнууд жишээлбэл шууд ажилламаар байгаа газрынхаа одоо гэрийнх нь эгийн дээр гэрийнх нь буудал дээр жишээлбэл нэг Uniqlo-гийн дэлгүүр байдаг байлаа гэж бодоход Uniqlo-гийн тэр салбар гэж шууд вебсайт руу нөрөөл ажилд авч ийнө гэсэн зарыг нь хараад шууд аплай хийгээл мэдээлэл өгж явуулаад аль эсвэл шууд уцтаад танад одоо ажилд орохсон ингээд шууд уцтаад өөрийнхөө одоо ормоор байгаа газар ормоор байгаа бүс нутгийн ормоор байгаа ажил руугаа шууд өөрөө хайж яана. Нэг тийм арга. Тэгээ дээрэс нь одоо нөгөө гудамжаар ингээ алхах цагт чинь арбайт аавна гэсэн юу зарууд цонхон дээрээс ч юм уу газрууд наацсан байдаг штэ. Тэднэр дээр шууд одоо очиод шууд одоо уцсны дугаар ах юм бол уцтай тасууцсан нь ер нь хамаагүй дээр тийм хүмүүс нөгөө ажил хийж яхад нь нөгөө хоолой зөөгөө явж яхад нь цагийн ажлын ярилцлаганд орох гэсэн ингээд ах юм бол нэгдүгээрт мэддэг хүн нь байхгүй хоёрдугаарт нөгөө нэг төлөвлөөгүй тэр хүмүүс заагүй ахт нь гэх юм бол тийм татаа андахгүй болохоор уцсны дугаарлан залгаад танаа гадаа явж байгаа зар харсан юм а танад ажилд орох гэсэн ингэж болж байна. Тэгээд түрүүний ярьсан аппликейшн нь тий одоо Townwork ч юм уу янз бүрийн одоо ганц Townwork биш ах уу зөндөө олон юм нэгтсэн байгаа. Одоо манай Монгол компани нээсэн Tab solution Tab юу лээ тийм Монгол хүний яасан тийм цагийн ажлын аппликейшн хүртэл байгаа. За тэгэл
дээрээс нь нэтээр хайн тиймэрхүү л аргаар болох юм да тий цагийн ажил. Тэгээд одоо аль эсвэл IT ч юм уу тийм нарийн мэрэгжлийн нэг хэл нэг шаардахгүй тийм юм хийх чадвартай байх юм бол бас тэрүүгээрээ хайлтгээд ажиллаж болно. Аль эсвэл англитай байх юм бол англи хэлний цэцэрлэгийн цагийн багш ч юм уу тиймэрхүү юм байж болно. Англиар ер нь хайх юм бол миний таньдаг хүүхэд Японы хэл сайн биш мөртлөө англи хэл айгуу сайтай. Тэгэл англиар айгүй их мэдээлэл байд юм шиг лээ. Бүр үнсэн ажилд хүртэл өөрөө яваад орсон. Цагийн ажилч гэсэн англиараа хайгаад зөндөө олон англиар ярьдаг найзуудтай болсон тийм байсан. Тэгэхээр өөрөө сайн хайх, өөрөө сайн. Тэгээд бас юу те цагийн ажилд орёгээ бас шууд орчдгоо те. Одоо жишээлбэл баг орох хүртлээр за нэг хамгийн хурдандаа гэх юм бол за нэг 2-7 хоног бол хэрэг болно шүү те. Одоо яг Монгол шиг за маргаашнаас хүрээдэр гэж бол хідэж хэлдэггүй те. Тэр чинь нөгөө нэг шинэ хүн чамааг ингээ оруулахын тулд нөгөө бусад ажилтнынхаа хуваар энтрийг бас нааш цааш нь болгоно те зохицуулна. Тийм болохоор хамгийн хурдандаа л гэхэд за эхлээд бас шууд орчдгоо. Эхлээд нөгөө нэг заавал сургалт гээд явуулдаг те. Эхний нэг 5 удаа ч юм уу те. Кеншүү гээд сургалтаар. Тийм. Тэгээ тэр үед нь болохоор цалин арай бага байд юм лээ. Тэгээд кеншүүгээр сургалтаар явж байгаа. Тэгээ дараа нь ерөнхийдөө жинхэлдэг гэж хэлж болно те. Тэгэхээр за хамгийн урдандаа л гэхэд за эх 7 хоногоос ч юм уу хизээ ирэх боломжтой. Тэгээ тэр кеншүү хийж авах сургалтанд явж авах тэр хоорондоо нөгөө нэг юу н гарах бас нөгөө юу айгу бага байд юм лээ. 7 хоногт нэгээс 2 удаа ч юм уу. Тийм. Тэгж байгаа цаашаа жинхлээд ирэхээр яг өөрийнхөө яг хүснээрээ тавьж болдог. Тэгээд бас эхэлж нөгөө нэг цагийн ажлынхаа тэр юг хуваарийг өгөхдөө бас хитрхийн нэг амир өөрийнхөө одоо юу гэдэг би яг эдний яг хэдэн өдөртөл яг тэдний одоо яг тэдээс тэдэн цагийн хооронд гармаар байна гэж амир яахгүй өөрийнхөө нөгөө хүслийг их хэлэхгүйгээр боломжтой цагтаа намайг оруулаад өгөө гэсэн. Би яг тэдээс тэдэн цагийн хооронд хичээлтэй. Гэхдээ тэрнээс гадна бол боломжтой ч гэдэг юм уу тий. Тэгэж яахгүй бол шууд л одоо яг ийнгээ заагаад өгөх юм бол бас жоохон тэгээд эсвэргээрээ бас нөгөө хитрхийн ажилд орох гээд өөрийнхөө боломжгүй юм хүчээр бас хэлж болохгүй. Үнэхээр яг үнэнгээ хэлээд би боломжтой миний энэ цаг юм аа гэсэн тэр үнэн байдлаа хэлэндээ аль эсвэл 7 хоногийн 28 цаг ажиллах эрхтэй байдаг. Тэгэнгүүт өөр ажилд бас давхар ажиллаж болно. Тэр ажлаа бас хэлж болно. Өөр ажилд 7 хоногийн 14 цаг ажилладаг байх юм бол би ажлын өдрийн одоо өглөө 9-өөс өдрийн 1 хүртэл хичээлтэй тэгэнгүүтээ 7 хоногийн тэддэх өдөр өөр цагийн ажилтай байдیں۔ Тэгэхээр би энэ өдөр эсвэл хагасаа бүтэнсээ өдрийн альнд нь ч боломж гэдэг юм уу те. Өөрийнхөө боломжтой юм яг үннээр нь тэгж хэлэхгүй болол болохгүй те. Яг зөв. За тэгэл одоо нөгөө ажилласаа орчоод одоо чөлөө авах ч юм уу тий ам хил саргуугаар алга болох ч юм уу тиймэрхүү юм байж болохгүй. Тийм тэгээд бас дээрэс нь ажлаас гарах юм бол за дор хаяж 2-7 хоногийн өмнө хэлэхгүй бол тий 2-7 хоногоос ерөөдөө сарын өмнө хэлэх хэрэгтэй тий. Тэгэхгүй бол нөө дараагийн хүнийг чинь одоо чамайг нөө ажиллана гэж бодоод ингээд шифтийг чинь ингээд хийцэн байдаг. Тэгэнгүүт ингээд шууд гарах болох юм бол дараагийн орон тоо чинь байхгүй учраас тэрийгэ заавал урьдчилж мэдэгдэх хэрэгтэй. Тэгэхгүй шууд ингээд боллоо гэд болчих бас болохгүй байгаа тийм. Тэгвэл нөө Японч нөгөө цалингийг нь дараагийн сард нь өгдөг болохоор одоо энэ сар ажилласан цалинг эх сарын 25 дээр ч юм уу тий өгдөг болохоор тэгж тулгаж хэлэх юм бол зарим газрууд тэгвэл цалин гэж өгөхгүй ч гэж магадгүй тий гинт тулгаад одоо ингээд хаяад явах юм бол тийм тэгээ дээрэс нь одоо нөө эхний үед нөгөө сургалт яваад гаралт бага байдаг гэж хэлсэн. Тэгэхээр Японд ирээд удаа цалиндаа хүртэл айгүй удаан ажиллаа олох гэж нэлээд юм болно. Тэгээд ажилдаа ороод эхний сар ч юм уу тий айгүй бага гаралт байна. Тэгээд цалин нь тэрнийхээ дараагийн сар орно гэхээр ер нь жигдэрчлээ бараг 3 сарын дараа Японд ирснээс хойш тогтмол бараг амжилттайгаа айгүй шууд тий ажилд орж чадах юм бол 3 сарын дараа гэхэд яг нэг голдролтой орж цалиндаа хүрч эхлэн. Тэгээд Монгол шиг сарын 2 удаа биш сарын 1 удаа цалингаа авдаг учраас маш одоо нөгөө тооцоотой тий байхгүй бол бүтэн нэг сар цалингуу болчихно. Тиймэрхүү. Тийм. Тэгээд бас ажлын хувьд ингээ хараад хахад зарим нөгөө нэг яад штэ нүүлэлт энэ төр гээл нэг өдрийн цагийн ажлуудад дээ штэ тий. Яг тиймэрхүү цагийн ажил хийгээд байгаа оюутнуудыг харж жоохон амьдрал нь жоохон нөгөө нэг юу н алдагдчихдаг юм шиг санагдсан. Тийм. Докторгүй тэгэл
яг хизээ ажилтай ч мэддэхгүй шууд ингээл баг орой моройн зарим шифт нэрдэг. Тэгэл өмнөх өдрийнх нь оройн шууд за маргааш өглөө тэдэн цагт гэх юм уу тий. Яг тиймэрхүү нөгөө нэг шууд одоо юу гэх юм төлөвлөөгүй байхлаар бас нөгөө нэг айгуу тийм ядардаг тэрэндээ тэгээд яг бас хизээ одоо ажил гарч ирэх нь ч мэддэхгүй тий. Тэгэхээр хизээ мөнгөтэй болно мэддэхгүй. Тийм ойлгомжгүй бас зүйл бас ойлгомжгүй одоо юу гэмдэ амьдрал нь жоохон бас ойлгомжгүй болчих гээд байдаг гэх юм уу. Тэгэхээр болж их юм бол миний зүгээс гэх юм бол нэг ингээд яг доктортай ажилтай байгаад тэрнийхээ сав болгоод яг хагас бүтэн сандаа хэрвээ аль нэг өдөр заагүй байх юм бол ажилгүй байх юм бол тэрэндээ тэр одоо нэг өдрийнхөө ажлыг оруулдаг ч юм уу тий. Тэгсэн дээр юм билээ. Тэгэхгүй ингээд яг дан ингээд тэр нэг өдрийн одоо тий докторгүй тэр цагийн ажиллаар хийнэ гэх юм бол яг нөгөө богино хугацаанд л юу гэхээс те зуны амралт ч юм уу те тэгэхгүй яг ингээд үргэлж тэгэж явах юм бол биенц тэр дагаа сэтгэл зүйнц тэр ингээд амар ядраад тэгээд тэрнээсээ болоод бас айгу муу үр дагавар зөндөх гарч ирдэг. Одоо үндсэн нэг ажилд орлоо гэхэд яг одоо яг тэр оюутны цагт тааруулаад яг 28 болгож өгөхгүй шүү дээ. Бас нэг 24 25 цагийн ажил шифт хийж өгөн. Тэгэнгүүт нэг үндсэн тим ажилтай байцангуудаа хажуугаар нь тэгж нэг хаяа нэг хийдэг бэлэн мөнгөөр цалингаа авчдаг ажилтныг зүгээр нэг запаасанд гэх юм уу байлгахжсэн дээр те тэрийг одоо үндсэн мэйнэ болгохгүйгээр нэрээ бас мэдгүй байгаа оюутнууд шинээр ирж байгаа оюутнууд мэдгүй байж магадгүй юунд хэлний шээ оюутны хувьд гэх юм бол ер нь бүх оюутан ялгаагүй те мастрын оюутан ч бай хэлний бэлтгэлийн оюутан ч бай те бүгд 7-28 цаг ажиллах хэрэгтэй. Дээрээс нь гэр бүлийн виз. Тийм. Гэр бүлийн визээр ирж байгаа хүмүүс бас одоо 7 хоногийн 28 цаг ажиллах. Тэгэнгүүт оюутнуудын хувьд гэх юм бол нэг урт хугацааны амралтууд байгаа те зуны амралт, хаврын амралт, өвлийн амралт. Тэр амралтуудаараа 7-40 цаг ажиллах хэрэгтэй байгаа. Тэгэхээр тэгээд бас дахиад нэг юм анхааруулж хэлгээд одоо нэг урд нь бол за бүр одоо дээр үед гэх юм уу дээр бол ингээд 28 цагаа хэтрүүлж ажилласан ч гэсэндээ тэрийг бол иммиграшн тэгж нэг амар одоо шалгаад хатуу бас арга хэмжээ авдаггүй байсан юм шиг байгаа урд нь бүр дээр үед тэнгууд одоо болохоор сүүлийн үед амар хатуу болсон тийм маш хатуу болсон. Тэгээ бүр ингээд яг 28 дотроо ажиллаж гэнэ үгүй юу гэдгийг ингээд одоо юу визээ сунгуулна штэ тий сунгуулахад амар хатуу шалгадаг болсон мөлий. Тэгэхээр тэрийг яг шалгадаг юм гэх юм бол ерөнхийдөө юунууд тэр иммиграшныхаа тэр олон мянган оюутнуудаас хэн нэвтрүүлж ингэдэг мэдгүй шүү дээ тий. Тэгэхээр хамгийн эхлээд тэр шүүлтүр нь болохоор эрдсэн муу оюутнуудыг шалгаж эхэлдэг. Тий. Яагаад одоо энэ хүн эрдсэн муу байна гэдэг чинь цаана илүү цагийн ажил хийгээд тэрнээс болоод хичээлээ тасалж иж магадгүй гэдэг учраас эрдсэн муу оюутнуудыг эхлээд шалгана. Хоёрдугаар гэх юм бол цаана нөгөө иммиграшнд мэдээлэл нь очсон оюутнууд бас яд юм лээ. Одоо тэр нөгөө юунаас дүүргээс тий татварын газраас ингээд энэ оюутан одоо жишээлбэл тий түрүү жил одоо энгийн оюутан бол за нэг 110 мянган дотор тий дотор ер нь сая йен дотор ингэж жил одоо цалин авах хэрэгтэй 28-аар бодох юм бол тий 7 хоногт тэгсэн чинь энэ оюутан одоо жишээлбэл юу аацсан 150 сая авцсан байна гэдэг юм уу тий 150 15 сая авцсан байна гэд дунджаас арай их юм шүү тий тэгээд нэр нь ингээ отцсон байдаг. Тэнгүү тэр оюутныг яг нөгөө нэг визэн юу сунгуулах үед нь тэр оюутныг одоо бүх ажилласан цагийн ажлынхаа цалингийн тодорхойлолт тэгээд тэр нөгөө нэг юуны бас тодорхойлолт татварын тий татвар дээр хэдэгдэлсэн байна. Тэр орлого энэ тэгээд дээрэс нь тэр нөгөө нэг дансны дэвтрийн хуулга тэр амар юу бичиг баримт чаарддаг тэр шаарддаг. Тэгээ энгийн зүгээр сонгоход бол тийм хэрэггүй шүү дээ. Тэнгөө тэгээд нүдэнд нь өртчих юм бол тий их ажил хийгээд дахиад нэг юм нь болохоор ерөөсөө энэ хоёрын аль нь бишсэн юу зүгээр ингээд одоо жишээл нэг сургуулаас 10 оюутан юу виз ингээд сонгуулах гэдэг өглөө. Тэнгүү тэр 10 оюутан дотроос рандомор нэг юм уу 2 оюутныг сонгоод энэ оюутныхаа ингээд энэ одоо саяны бит хоёрын хэлсэн тэр бичиг баримтуудыг өгөөгээд тэнгүүд ингээд тэр оюутан одоо 28 цаг хэтрүүлээгүй амар сайн оюутан байлаа шүү дээ. Тэгсэн ч гэсэндээ өгнө. Тэгэл өгөөл тэгэж нөө рандомоос шалгах юм лээ. Тэгэхээр энэ гурван аргаар л яагаад ах шиг байна. Иммиграшн. Тэгээд хэрвээ ингээд жишээлбэл одоо над маасрал ирсэн гарч ирсэн байхгүй юу? 28 биш тань 35 тий 7-35 цаг ажилласан оюутан байсан чинь тэр оюутанд 3 сар тэгж хэтрүүлсэн заяа. Тэгсэн чинь виз нь гараагүй шүү дээ. Гараагүй тэгэл шууд бай бай. Хайраа. Тий нэг хитгэн
Төгрөгийн төлөө тэгэл тий. Яг зөв. Тэгэхээр одоо яг ингээд яг зарим оюутнууд ингээд 28 цаг хэтрүүлсэн зүгээр байдаг гэсэн ингээд бас тий одоо таньдаг хүнийхээ өгөнд ингээд ерөөсөө санаа амарч болохгүй. Тэр бол дамар тий цогтох нь шүү. Яг зөв, яг зөв. Тэгэхээр тэгэж 28 цаг хэтрүүлсэн ч гэсэндээ одоо хүртэл ингээд визэн зүгээр сонгогтой яваадсан оюутан бол үнэхээр л яг азан тараал гэсэн байна тий. Тэрнээс биш тэгэж тэр чи одоо нэг сунгалтад за зүгээр л 2 дахь сунгалтын дээр зүгээр л 3 дахь сунгалтын дээр үг гэх юм бол өмнөх бүх юм өгөхөөр тэгэл ерөөсөө одоо хүртэлх тэр хийж ирсэн юм бүгд ингээд ямарч үр дүнгүй хэрэггүй болчихж байгаа л гэсэн үг. Тэгэхээр бити юу агаарэ цагийнхаа ажлыг битгий хэтрүүлж чигээрээ бас тэгээ зарим оюутнууд айгүй нэг сэтгэл амраад байдаг нөө гар дээр авдаг бол зүгээр харин яг надад жилгээд байж л тий. Тэгээд гар дээр авдаг бол зүгээр ч гэдэг юм альсвал цааш нь нэр нь явдаггүй ч гэдэг юм уу тий. Ерөнхийдөө тийм байдгүй байгаа. Японч нь тэгээд нэг өөрсдөө нэг амар хатуу хэрвээ тэр оюутны ингээд юуг нь татварыг нь тий цааш нь мэдүүлдэггүй компани байх юм бол тухайн компани үйл ажиллагааг нь тийм хаадаг учраас Япон компаниуд бол тийм гомоо юм бол хэр баяртай хийгээд байхгүй. Яагаад гар дээр авахаар зүгээр гэж бодоод байдгүй гэхээр одоо нөгөө банкар цалингаа авдаг гэх юм бол банкныхын дэвтэр дээр бичигдээд гараад ирнэ. Дэвтэр дээр л бичигдэхгүй байх юм бол болно гэд ойлгоцдог. Харин одоо гар дээр тэр компани нөгжээлөөч гэсэн тэр компаниас тэ сая хэлсний дагуу тэр компаниас цалин болж зарлах нь гарч байгаа учраас анх нөгөө чамайг ярилцлаганд ороход авж исэн бичиг баримт чинь одоо за эрэг картны чинь хуулбараар мэдээлэлээр дүүрэгт бид нар энэ хүнд ийм төгрөгийн цалин өгсөн гэд мэдүүлчихдэг учраас цаанаа мэдэгддэг гэсэн үг тийм. Тэгэхээр бүгд л ер нь цаанаа ингээ холбоотой байгаа гэж ойлгож байна. Дүүрэг татварын газар Ньюкан тийм иммиграшн холбоотой. За тэгээд сүүлд нь дахиад нэг имлэхэд ингээд цагийн ажил энтрээс бас битгий тэгэж муухай одоо дахиж уулзахгүй юм шиг гарч ирсэн болохгүй мэлээ. Одоо жишээл манай ингээд нөгөө нэг оюутнууд ингээд цагийн ажлаа бүр ингээд юу хаацсан бүр ингээд хийж агаад ингээд дундаас нь шууд ингээд алга болцсон. Бүр ингээд гарлаас гэж хэлэхгүй. Тэгээд тэр чигтээ ингээд алга болцсон. Тэгээд тэгсэн чинь нөгөө нэг жишээл одоо иммиграшнээс ч юм уу тий альс бол нөгөө нэг дараагийн жишээлбэл их сургууль юм уу коллежид юу дэвшиж суралцахад нөгөө нэг урд нь ажиллаж байсан бүх ажлынхаа тэр нөгөө цалингийн юуг нь авчир гэж хэлт юм байлээ. Их сургууль коллежууд нь тэгээд нөгөө нэг 28 цаг хэтрүүлсэн байна уугүй юу гэдэг тэр сургуулиуд нь шалгаж үзэх гээд тэгээд тэгэнгүүт нөгөө нэг урд нь ажиллаж байсан газраасаа заавал авах хэрэгтэй болно шүү дээ. Тэгэнгүүт ингээд бүр ингээд санаан зовоод ингээд бүр холбогдож чаддаггүй. Тэгэхээр ерөөсөө дараа нь ямар нэгэн байдлаар заавал юу аана одоо холбогдоод тийм шаардлага гарч магадгүй. Тийм учраас хэдий болж байгаа ч гэсэндээ яг ингээд үнэн учраа хэлээд болох юм бол эсрэгээр японочд айгу туртай байдаг тийм үү за ойлголоо гэд дараа нь учрах нүртэй тийм байх хэрэгтэй шүү. Тэгээд оюутан багтаа ямар цагийн ажлууд ямар ажилдаа дуртай байсан бэ? Би болохоор би бас нэгт тийм олон ажил хийж байгаагүй маань. Нэг болохоор хамгийн удаан ажилласан баг тэр family restaurant зөөгч ийжсэн. Тэр бас айгүй надад бол айгүй таалагддаг байсан. Тийм би ажлын хувьд гэх юм бол бас ерөнхийдөө хөнгөндөө баг орох юм уу? Тийм тэгэл нэг хэцүү юм нөгөө нэг менюнд нь байнга солигдож байна. Тэгэл тэгэнгүүт цээжлэх гэж айгүй хэцүү. Тэгэл тэр нь бас жоохон хэцүү байсан. Гэтэ ерөнхийдөө яг хамт ажиллаж байгаа хүмүүс л айгүй дайггүй хүмүүс ах юм бол тэгэл ерөнхийдөө айгүй дайггүй байдаг шүү дээ. Жишээл ингээд нэг хамт гарч байгаа тэр нэг мемберс байгаа шүү дээ. Тэгэл тэднэрийгээ ингээд харчаал за өнөөдөр ч гайгүй байх юм байна л. Харин хамт гарч байгаа хүмүүс нь жоохон ажиллаа мэддэггүй ч юм уу. Жоохон хэцүү хүмүүс гарч байгаа юм бол ингээд айгүй хэцүү. Тэр үед ингээд амар ингээд өөрөө ингээд хичээж ажиллахгүй бол одоо нэг чадахгүй хүнийхээ юу ч гэсэндээ ингээд өөрөө хамт хийхгүй болохгүй болно гэсэн үг. Тэгэхээр яг хамт ажиллаж байгаа хүмүүсээс амар чухал. Хамт ажиллаж байгаа хүмүүс ер нь чухал тий. Ажил бүр хэцүү тий. Ажил хэцүү байх. Хамт ажиллаж байгаа хүмүүс хэцүү байхын хамт ажиллаж байгаа хүмүүс хэцүү байх нь илүү хэцүү тий. Ажил хийцний тий. Ажил хийцний хүндээсэн ч хамт ажиллаж байгаа хүмүүс юу ах юм бол яадаг. Тийм болохоор одоо нөө түрүүн ярианы хин дэрсэн Ямато гэдэг нөө бараа ялгадаг ажил гээл тэнд одоо жишээлбэл японочдоос айгүйх ажилдаг айгүй муухай астай японочдоос айгүйх ажилтсан юм шиг байгаа юм. Манай оюутнууд юу амар японочдыг сайхан астай л гэж боддог байсан. Амар муухай астай, муухай орилдог, мэрилдэг гэлтэй тиймэрхүү юмнууд айгүй сонсогдчихэдэг. Тэгэхээр одоо
Угаасаа тийм газар шүн тэгээд ажиллаж байгаа хүмүүс ихээр ямар ч нийгэмд угаасаа мундаг сайн хүн байгаа, чадваргүй те хүн байгаа болохоор Япон энэ 100 хэдэн сая хүн амтай улсад тийм үйлдвэрт тэгээд ажиллаж байгаа хэл мэдэхгүй гадаад оюутнуудтай ажиллаж байгаа хүн гэхээр чинь тэр хэмжээний л одоо хүнийг тэгжилж болохгүй л ах. Тэгтэл тэр хэмжээний одоо нөгөө те одоо өөрийнх нь харааных нь юу н нарийн сема юу юм бэ? Өөрийнх нь те бодож байгаа юм айгу тийм жижигхэн ертөнцид амьдарч байгаа тийм хүмүүс учраас хэлж байгаа үгийг нэг тоохгүй гэх юм уу те нэг амар сэтгэлээр унахгүй одоо арилжаа ашгарч загнуулсан гэсэн сэтгэлээр унахгүй зааз би угаасаа хэсэг ингэж ажиллаж агаад хэлээ сайжруулад одоо тэр хүмүүстэйгээ угаасаа таарха болно шүү дээ те одоо нөгөө гайгүй ажилд орчих юм бол тийм хүмүүстэй ажиллахаа болоод өөр газар ажиллах учраас хэсэгтэй сэтгэлийн жоохон эхний хэсэгтэй жоохон хэцүү байд юм шиг байгаа юм. Одоо жишээлбэл барилга дээр ажилладаг муухайстай Японцууд өгнүүд энтертэй байхаараас зарим манай эрэгтэй оюутнууд амар жоохон сэтгэлээр унж морцсон, эморцсон явж идэг гэсэн. Тэгэл бити тоо угаасаа одоо хэсэгтэй ингээл ажиллаж байгаа л яач шүү гэл. Тийм шүү. Ямар насан турштай их биш тийм. Насан турштай их биш бити тоо гэл тэгдэгээс. Тэгэл дандаа тийм ажилд тэгэл ажиллаад ах юм бол тийм хүмүүстэй л байгаад байгаа болохоор одоо нөө ярианы ихэнд хэлсэнчлэн хэлээ сайн сураад өөр орчинд өөрийгөө аваачаад тий гайгүй орчинд ажиллах юм бол одоо нөгөө төвшин левел дээшлэх тусам гайгүй ааштай тэг хүмүүстэй таарах учраас тэгээ бүр болохгүй болвол ажлаа салжих хэрэгтэй тий бүр одоо юу яах юм заавал стресстэй тэгээд ах хэрэг байхгүй одоо Японд ч зөндөө олон тий Японд монголчууд байдаг болсон би бинээсээ тий ажил асуугаад ажил мандсан биш хит их тэгээ стресстэй юу яагаад ядраад ах юм бол гараад тий нэрээ тийм миний ээжсэн цагийн ажил гэснээс би харин тийм ерөөхдөө ингээд нэг самаар бас амар хоёр туулаа буудах дуртай гэх юм уу ингээд нэмэг дальмаар амар амжуулах тийм дуртай гэх юм уу тий яг саяны нэг family restaurant гэж ярьжсэн шүү дээ тэр болохоор яг манай юунд нэг гэрийн яг хажуу талтаас ахгүй юу тэгээ гэр байгаад family restaurant байгаа. Тэрний яг хажууханд нь сургууль идэгсэн. Тэгээд тэрээс амар бараг сургуультай явах замаараа л бараг юу ажиллаа хийсэн. Тэгээ сургуультай яваад нэг бол сургуулаа тийм. Юунууд нь 50% ч илүү хөнгөлтэй байсан баха. Тийм. Тэгэл нэг бол сургуулаа эрт хэрвээ хичээл мчэлтэй хам бол сургуультай явж ирчихэл тарахтаа ажиллаа хийж гэртээ урж ирдэг. Тэгэл тийм тэгэхээр тэгэж нэг тиймэрхүү юмыг бодож жоохон сэргэлэн байх хэрэгтэй тийм. Тэгжэл одоо нөгөө нэг юмнуудаа зохицуулахгүй л тэгэл яг нөгөө нэг 24 цаг цаа угаасаа өөрчлөх арга байхгүй. Тэгэхээр тэр дундаа яаж бид нэр одоо юу гэх юмаа яг ашигтайгаар тий өөртөө ашигтайгаар хийх үгээд бас нэг амар азтайгаар орж ис ажиллана гэх юм бол юу ажилласан би нөгөө нэг оюутан байхдаа нөгөө жимд явдаг гэрийн хажуутлын. Тэгэл жимд явдаг. Тэгэл тэр нь чинь бас тэгэл нэг сарын 8,000 yen байгаа байхгүй. Тэгээд явдаг байсан чинь ингээ нэг өдөр ингээ жимдээ ингээ орсон чинь цагийн ажилд авна гэсэн. Тэгсэн чинь цагийн ажилд нь ингээ тэр жимээ хүснээрээ хэрэглэж болно гэд. Тэгэхээр нь харин тийм үү за тэгвэл ийшээ орчих. Тэгээ өнгөө жимээ ич хэмээш тэгээд шууд ярьж ингээд юу агаал ярьлаа өгөөд. Тэгээд тэр жимд бас жил мэл бас ажиллаж байсан баха. Бас нэлээд ажиллаж байсан. Тэгэл амар хөөрхөн ингээл би яг тэр нэг хамгийн сүүл хийсэн ажил яг тэр жимний ажил байхгүй юу. Тэгэл нөгөө хүмүүст ингээд тэр нөгөө машина яаж ажилуулах вэ гэдгийг зааж өгнө. Тэгэл дээрэс нь тэнгээс өөрөөс давхар хийчихэж байгаа байхгүй. Тэгэл тэр чинь одоо нөгөө өдөр чинь тэгэл нэг хүмүүс орж ирээд тахгүй шүү дээ. Шинээр гэрээ мэрээ өдөрт нэг за нэгээс хоёр хүн байвал байна. Тэгэл өөр бус үед нэг ерөнхийдөө хийх ажил байхгүй. Мэдээ цэвэрлэгээ юм л дээ. Жимнийхаа тэр машин шинийг арчин. Тэгэл өөр цагт ажил байхгүй болохоор тэгэл юу яадаг байсан. Дасгалаа хийж идэг байсан өөрөө. Оо гоё. Цалаа бол дасгалаа жимний мөнгө төлөхгүй. Тэгээ амар тэр ажлаас амар гоёсэн. Тэгээд амар хөөрхөн юу ажилласан шүү дээ. Тэр нэг хүмүүстэй амар татнаас ахгүй. Тэгэл тэгсэн чинь би нэг үнцэн ажилтан болоод цагийн ажлаасаа гарах хэрэгтэй байлаа шүү дээ. Тэгсэн чинь намайг 3-4 сар үнгүй явуулсан шүү дээ тэр жимдээ. Гарсны дараа юу ямар хөөрхөн 4 сар ингээд үнгүй яваарэ гэд тэгээд ингээд юу төлөхөөр одоо тэр нөө жимний карт хийж өгөөд харин тийм амар хөөрхөн. Харин тийм. Тэр чинь тэгээд бараг 30,000 yen тэгээ 4 сар гэлээсэн. Тэгээ бас нэг юм нь болохоор их сургууль дээрээ нөгөө юу ажилласан бас нөгөө нэг офисын ажил хийжсэн. Тэр бас амар зүгээрсэн. Тэгэл яг нөгөө нэг хичээлийн хаан бараг л юугээр чөлөөт одоо юу кино одоо
Одоо дунд нь ингээ 2 парентер ингээ нэг яацдаг штэ. Аха. Онгоцтой штэ тийм. Тэнгүүд тэрэнд нь ч юм уу шивтэй Ямар гоё юм бэ? Харин тийм ээ. Тэр бас амар гоё байсан. Тэгэл Юу их вэ? оюутнуудын мэдээллийг нь юунд оруулна, компьютерт оруулна. Тэгэл бас оюутнууд ингээ нэг тэр болохоор нэг олон улсын тэр нэг одоо оюутнуудыг нэг гадаадад сургадаг тийм юу байсан түүнээс ахгүй юу. Одоо жишээл Япон оюутнуудыг ингээд гадаад руу сургана. Дээрээс нь гадаад оюутнуудыг Японд руу бас сургадаг. Яг тэр нэг олон улсын оюутан хариуцсан алба гэх юм уу. Тийм. Тэгээд тэрэнд тэгэл юу ирсэн оюутнуудын юм уг нь одоо бүртгэж авдаг ч юм уу. Одоо жишээл нөө TOEFL, TOEIC майк үг штэ тий. Тэрийг нь бүртгэж аваад цааш нь яаж мадаг ч юм уу. Тий. Тиймэрхүү ажил бас хийдэг байсан. Тэр бас амар хэрэг болсон. Тэрийг хийсэн чинь ажил дээр гаргасан чинь эсрэгээр амар ерөөсөө нэг офисын ажил амар хийхэд амар байсан гэх юм уу. Жишээлбэл одоо наад зах нь харилцуур тий утсаар яаж ярих уу энэ гэдгийг сурцсан байсан болохоор тийм ээ тий. Тийм болохоор тий. Тийм байна. Цагийн ажил хийж байхдаа тиймэрхүү юм сурах юм бол ажил дээр гараад тий. Дараа нь нөгөө ямар хэлний сургуулаа ч юм уу их сургуулаа ч юм уу мастера төгснөөхөө дараа за би нэг иймэрхүү компанид ажилламаар энэ да гэж бодсон газартаа цагийн ажил хийх юм бол тий тэр нөгөө газар чинь бас туршлагатай гэж харна тий би цагийн ажилдаа ийм ажил хийдэг байсан цагийн ажил хийдэг байхдаа оюутан байхдаа ийм ажил хийдэг байсан гэх юм бол ормоор байгаа компанид чинь тий авахд бас дуртай ах юм шүү дээ тий. Тэгээд бас дээрэс нь цагийн зарим миний бодож байгаа би ноны газар ажилламаар байсан. Кофений газар. Тэгээд бас юу юм бэлээ? Бас нэг юм зарим цагийн ажил гэснээс гадна одоо жишээлбэл нөгөө internship гэдэг дээ шүү дээ тий. Тэд нар ч бас нөгөө нэг юутэй цалинтай тэгэж internship дадлага хийж болд юм билээ шүү дээ. Жишээлбэл одоо IT-ийн одоо оюутан тий ингээд IT-ийн юутэй мэдлэгтэй Монгол ингээд төсөөд ирсэн. Тийм бол ингээд internship цагийн ажил биш internship гэж хайгаад гэхдээ internship нь юутэй цалинтай байдаг. Тэгэхээр тиймэрхүү бас юугаар маягаар заавал нэг одоо хар ажил биш те хэрвээ өөрөө тийм ямар нэгэн юутай чадвартай болвол тэрийг ашиглаад internship гэдгээр бас орж болох юм билэ. Тэгэхээр жишээлбэл яг гэхдээ тэр нь хөвчлэн жоохон нөгөө хугацаатай байдаг те сарын ч юм уу 3 сарын ч юм уу те нэг бол 2-7 хоногийн энэ те тэгээд хамгийн гол нь дараа нөгөө нэг юу хахад ажилд ороход юу нэгээд олцсон байгаа тийм ээ туршлагатай одоо би ийм газар ийм internship хийжсэн тийм internship хийжсэн. Тэгэхээр тэр чинь бас өөр юм чинь давуу тал нь болох учраас дараагийнхаа хэрвээ ажил хиймээр байгаа маань тодорхой болсон бол тэрнтэйгээ жоохон уялдуулаад тэгээд нэг сумаар хоёр талаа боломжтой байна. Тэгээд тэр чинь бас нөгөө нэг танил тал нэмэгдэн тэр газраа бүтэн цагаар үлдээч гэж магадгүй тийм internship-ийн хугацаанд айгуу сайн ажиллаж авах юм бол тэгээд танил тал ер нь одоо танил тал айгуу чухал тий. Одоо Монголд мэдээж танил тал чухал гэдэг. Бид нэр гадаадд ирсэн байгаа болохоор бүр л илүү чухал. Бид нэр хаашаа зарсан таних хүн байхгүй учраас танил тал айгуу чухал. Ядаж тэр хүнтэй одоо шууд тэр хүнд хэрэг болтгоо маа гэхэд тэр хүнтэй одоо сайн харилцаатай ах юм бол чи нэг ийм ажил хийж байгаа юм надад нэг ийм таньдаг хүн мэдэн шүү гэлтэй танилцуулж өгөх юм уу. Тийм. Тэгэхээр ерөөсөө хүмүүстэй айгуу сайн гоё харилцаатай тий. Nice харилцаатай тэгээд байх юм бол дараагийн юм чинь гэсэн үүд хаалга нэгтгэхэд илүү төхөм амар болж ирнэ гэж хэлмээр байна. Тий. Тэгэл ер нь одоо нэг өөрөө толгоондоо бодож байгаа юмнууд нь л ер нь ингээл жоохон яагаад гэдэг учраас айгүй хэцүү гэх юм бол дараагийн юмнууднаас хэцүү л байх учраас тийм гоё боломжийг хараад тий. Одоо энэ Токио, Япон гэдэг чинь ямар том улс илээ. Нэг газраа л тэгэл хэцүү газраа байгаа тахгүй зөндөө олон гоё боломжууд байгаа учраас. Дээрээс нас нэг одоо амархан ажиллаа тэгэл насан турштай биш. Одоо юу гэх юм оюутан байх амьдралдаа хийгэн болоос амар жоохон юу санагдсан. Комфорт зон. Тийм яг зөв жоохон хайрын санагдсан. Би болохоор яадаг гэсэн гэхээр цагийн ажлыг за хамгийн урттаа гэхэд ерөнхийдөө нэг жилч бараг урттан да. Тийм. Тэгэл хийгээл ерөнхийдөө яг дараагийн ажлуудаа сольж ивэл айгу зүгээр санагдсан. Тийм. Оюутан байхад л бид нэр ингэж одоо амархан гоё олон өөр төрлийн ажил хийх боломжтой байгаа учраас энийг ашиглаад ерөнхийдөө нэг ажлыг нэг 6 сар
орчим 6-аас 1 жил орчим л хийхэд ер нь хангалттай гэж бодож байна. Яг үнэ. Дараа нь ажилд гарчхаараа ажил солих тусам муу нэртэй. Яг зөв. Цагийн ажил хийх тусам одоо эсрэгээрээ тий олон туршлага хуримтлуулж ирсэн гэсэн. Өөрөө ч яг үнэнгээсээ ч туршлагатай ч болно тий. Яг зөв. Тэгээ олон хүмүүстэй харилцаж сурна тий. Тэгэл гэтээ бас тэгэж бас удаан ажилласан газараа тэгэж гарах сайн хэцүүлээд юм лээ. Би одоо жишээл нэг урдан тэр family restaurant-а яг жил ажиллаад тэг гарсан байхгүй. Тэгээд хүмүүс нь бүр үнэхээр гоё хүмүүс байсан. Тэгэл гармааргүй лээсэн. Тэгэл даанч нэг дараагийн нэг жимний ажил байсан учраас жимэндээ үнэхгүй явах гэдэг. Тэгээ гарсан. Тийм болохоор харин тий гарахад үнэхээр гоё ажил бол үнэхээр хэцүүлээдэг л да. Тэгтээ тэгэл яг өөрийнхөө төлөө тий юу авах хэрэгтэй. Тэгж өөрийгөө илүү одоо хөгжүүлэхийн тулд хэцүү ч гэсэн тийм сонголтоо хийх хэрэгтэй. За тэгээд цагийн ажлын талаар өнөөдөр та бүхэнд бахан ч гэсэн мэдээлэл хүргэж чадсан болов уу гэж бодож байна. Тэгээд дараа нь бас ямар сэдвээр одоо тий яриул битээр зүгээр үү гэсэн санаа бас байвал хэлээрээ комментээр бичээрэй. Тэгээд энэ удаагийн дугаараа ингээд өндөрлөе гэж бодож байна. Манайх YouTube суваг дээрээ плейлист руу таяд ороод харах юм бол анхнаас нь одоо үсэг сурах хироганаас эхлээд катагана дуустал 7 нийт 9 цуврал хичээлээр үсэгнүүдийг заасан байгаа. Тэгээ бүгдийг үзээд хэлээ тавтаарай хэл одоо Японы сурыг гэж бодож байгаа дүүнэртэй бас юу ягаарай одоо хэлж өгөөрэй тийм ээ. Тэгээд үргэлжлүүлээд онлайн сургалтууд манай онлайн сургалтууд зарлагтаад явна. Тэгэхээр N5 буюу хамгийн доод төвшингийнхээ сургалтыг авахдаа одоо зөвхөн үсэг мэддэг хүмүүсийг авах байгаа. Тэгээ үсэг мэдэхгүй бол үсгээ сураад ирээ гэд явуулах нь байна. Тийм болохоор ер нь энэ өнгөө 9 цуврал хичээлийг гаргасан байгаа гэж ойлгож байна. Тэгээд бүгд үсэг бүрийг нэг бүрчлэн хэлж дуудаж заасан байгаа. Тийм учраас үсгээ одоо бие дааж сураад тэгээд сурсны дараа одоо манай дараагийн онлайн сургалтуудад орох эрхтэй болох юм шүү. Тэгээд зөндөө олон минутын баг нэг бичлэг баг 10 минутаас 20-30 минут болсон нэлээд урт бичлэг байгаа учраас таад сурч чадна гэж найдаж байна. Зөвхөн одоо бичлэгээр хэл одоо үсэг сурах болов уу гэж одоо юу яах хэрэггүй. Тэгээд нөгөө доотлолт нь workshop хэвлээд workbook байгаа хэвлээд дээр нь бичгээд бэлэн бүр ингээд дуурайлгаад дээрээс нь бичгээд бэлэн тийм цаас бас хийсэн байгаа. Тэгээд таад хараад хэрвээ Японд одоо сурья гэж бодож байгаа хүмүүс ах юм бол тэрийг хараа сураарай. За тэгээд энэ удаагийн дугаараа ингээд өндөрлөе гэж бодож байна. Дараагийн дугаар хүртэл баяртай.